хаврын нэгэн зэвэргэн өдөрсөн. Ирвэсний ирэлд анх гарсан тэр цагаас хойш нэг л мэдхэд 2 жил өнгөрөөтгөж. Ирвэс гэгч догшин, дагшин амтны мөрөөр мөшгөж, түмэндээ таниулгасан гэхээс сэтгэл яарч л явсан. Бас ч ирээн цоохор гэгчлэн нэр зээлдийг санаж, хавьдсан бүхнээ тасар татах аимшиг дараатан гэж жирсхийч байсан. Нисхэн усны цонхоор доош харвал түмэн нухчаад мянган атриат сутайн уус даанч сүртэй. Хаана жирвэс байгаа гэж хайхав. Тэгснэр бол гээсэн зөөлх намар байх вэ гэж зүрх алдаж ил явлаа. Энэ их улсын суг нухчаанд ер юус байгаа гэхв. Ирвэсний ирэлд гараад илшихэж байдаг. Мөрийг нь шалж үзээгүй явдаг. За одоо болсон ч дээр юм уу даа гэж зориг мохойч гарсан. Мухар сохор ирэлд хатаж олон чухал эргүүлж яйлаа. Газар мэдэхгүй, амтны ярин шиг танихгүй балаг их байх юм. Тэнд явнлыг нь 7-8-аараа сүргэллээг нь яваад очвол юу ч юу ядахтаа мөрч байхгүй. Дэвэргэн ярэж тун халтай юм аа. Гүй тэгээд ирвэс гэдэг мал хороосны бамбай шулдаг юм уу? Сүүлдээч бид өртөө болсон. Тулхтай төштэй улстай танилцлаа. Тэдний нэг нь архичаав. Буурал хайханд үрби. Одоо яг зулзалчихсан байгаа. Тэнд ч харин нэг зураг аванда гэх юм бэ. Нойргүй хоноод хурч ирчвэл ёстой их сансан газар 9 шин хоосон гэгчийн үлгэр болдго юм байна. Үүрний намыг чулуугаар дарчирч. Чулууг нь зайлуулж явах ийм л юм гарсан да. Нөгөө бидний эрэл сурал болоод байсан ирвэсний мэн толгой. Амтныг хайрлах сэтгэлэн сайжсан улс зулзуулах үеэр нь түүэж ирэхэд хар мөрөө баллааж явжээ. Эндээс иргэн тойрон алганы хийшиг илхэн. Мануулын зураг авах гэж байгаа болоосаа. Гүй тэгээд цагаа болохоор олдохгүй дээ. Агшны имийг алтангүй байдаг. Тэрхэн зур бодсон минь энэ. Ирвэс харагддаггүй. Уул нь халуун мөрөөр нь орчих жил болсон юмсан. За тэр
саяхан орхисон баас байна. Газарч маань Эрвис бас ургамлаар хоолно гэж гэдэл хагалж буталж хүн хүнд үзүүлнэ. Тэхний зуны дэлгэр цагт мацаг барьдаг амт юмсанч. Ортууз, ирээн гом, баяжуун, харгана бүр цагаан өвс идэх нь бийгнэ. Янгэр, сарлаг, адуу зэрэг том амтнд халтхаа байгаад таруу зурм хөөцөлж эхэлдэг юм аж. Хашир улс янгэртэй газар ирвэстэй гэцгэн. Аливаа амтын иж тэжээлээ дагдаг хойно аргачихгүй юм бицтэй. Дэлхийд 8 зүйлийн зэрлэг юм аваад гэсэн. Нэг нь янгэр. Хиймэр сэргэм энэ сэргэр сайхан амтын Эрвис 8 зулга. Өдрийн бодол шөнийн зүүд болсон Эрвисээ олж харлаа. Нэг газар тогтдоггүй хэсэж тэнэж явдаг, шөндөг үйдэлтэй өдөр унддаг амаргүй лэмтий. Түүнийг хараад харт цоохор толбтой, хадасхан гэртээ, харлаг тэхэн идэнштэй Монгол ултай нурууны ми овгийн ирвсэл гэсэн мөр сэтгэлд бууж илээ. Манай улс чинь 3000 ирвстэй гэж ярих хүн гарах л бах. Хинэнч тэгж ястуулчихсан хэрэг үү? Зэр олшоод бэлчээр талхаллаа. Хулан олдоод газрын үндэс бололлаа. Эрвис ихтэйд мал хороолоо л гэх юм. Үгүй ч үсттэй. Саяхан л амтын хүн хоёр айлсан байсан гэх. Саяхан л наран доогуур нүд ирээлжилт бэлчээрлэх зээрийн сүрэгтэй хамт малаа туулж явсан гэх. Тэглээгээд муутсан юу л бол. Хүн нь амттаа түвээж, амтт нь хүнээсээ дайцсаар олон цөөрч цөөн нь барагдах тавилантай гэж юу? Говь хангаад Эрвис нэртэй хичнээн газар байна юу? Эрвис нь даан чалга. Эрвис хаан байна вэ гэж одоо асуухаар говь алтай, ховд, өмнө говь, баян хонгор гэд 10 аймгийг нэрлэх үз. Гэвч байгалийн юмс элбэгших бус хомстон үгээрх нүүрэлсэн гамшигаас манайхч тойрох янзгүй. Эрвис гэж том хумуурал юм. Гიშгэд гарсан ногоо эргэж босоод байдаг. Сэмсэн гიშгэлтэй. Уул нь хүнд амтэн бололтой. 60-70 хил өрдөг гэсэн. Авирах үсрэхтэй даанч харамгай. Бүр салхи татлахаарэ. Олон хүний ярих нь 20 м хол хараадаг гэсэн. Адууны халуун цус соссон Эрвис өдөржин шинжин унтдаг гэх юм. Үнэн юм шиг билээ. Тэр жил Говьалтай аймгийн Тонхил сумын адуучин залуу унтаж байгаа Эрвистэй халт тулгарч хаж. Эргэж дахиад хүн хүч нэмж авчираад хүлээд авааж ивжээ. Тэр Эрвис холбооны Герман улсын амтны хүрээлэнд саяхан хүртэл амьд байгаа сургадуулсан.
Ирвэс ичээдэг амьтдынхаа хаан бэлчээрлэх ундлахыг андахгүй. Ган зодуулж ногооны эсэл цасны нэгнийг даган нүүдэлшихэд нь яг л дагна. Энэ газрыг Ямаан ус гинэ. Тал талаас нь янгир усандаа цуглана. Ийм л газрыг Ирвэс төвчээртэй сахина. Ирвэсийг уулна ороод огшин онгон дорхон амтны гэж бодож явлаа. Янгир сахитыг энэ Ямаан ус шиг газрыг нь олоод мэдчихвэл гартаа оруулах амархан санаж. Олдсон булаарэгчд хавхаар хүртэл дүүчгдэг гинэ. Дархалсан л гинэ. Сүүлийн үед Ирвэсний 23 арьс хил дагуулах гэж байгаад баригдчихэ. Ирвэсийн агнаа дуусгачихвал дэлхийн түмэнд төлөөд барахгүй өртөө үлдүүлсэн бит. Бараагийн ч улсан харгасан гэж бодож явлаа. Харлаа. Үр төлийг нэг үзүүлчихсэн гэж мэрийх боллоо. Олон чүүрээр орлоо. Хайлаа олдсонгүй. Жил өнжиж хоёрхан зулцаг гаргадаг гэж мэдхээр хүн ярьж байсан. Үнэн л бололтой. Амтын бүрт зөн гэж би зулцглах хүрээ их л нууц, бартаатай, тал талдаа харуултай газар шинжин сонгодог гэсэн. Насгүйдсэн Ирвэс бүр ичээ олдог эзэмшил нутагтай. Шээсэн газар ангиж булдгам хилээ тэмдэглэж байгаа хэрэг гин. Нутгийнхан үнийг бомбаа гин. Бас хаягч гэдгийм билээ. Онсон ч нэр шиг. Их эцсийн оройгоос алсыг харж суухад их хормын юутай байм бэ? Эзэн бидэнд таньж мэдээгүй нь юутай их үү гэж өөрийн ирэхгүй санагдсан. Энэ бүхэн гэж их ховордсон амтэн. Ирвэс арьснаас бүхэн ерөөсөө болж цөөрсөөр л. Уул нь амтэн болгонд бие хамгаалахны чадвар бий. Бүхэн цагт 100 км хурдлан хөлжин. Хөөр хиймээ зүхтаад яах чинь билээд хүн бид тэр хязгаараас нь хитэрчихсэн хоо. Ирвэсний мудаасан 234 хоногт юу стаарсан гэв. Нүдгүй шуурга, азраган бороо, даарах хөрөг, цангах ангах, халгаж бэрхэхээр өдөр биш үедээ л гарсан.
Энэ дэлхийн эрдэл 7000 орчим ирвэстэй гэх юм. Нэг мэдхийн тэн хагас шахуу нь Монголд байдаг учраас хожим залруулаад 2500 их болсон. Хэдхэн жилд орчих уу? Хий тоолоод байсан уу? Бүү мэдээ. Ирвэсний мөрөөр бидрэн явахдаа их л цөөсний мэдсэн. Ямар боловч энэ амтныхаа тоогоор манай улс тэргүүлж явна. Ирвэс судлалын төв байхад чороогүй. Ийм бодол сэтгэлд иргэлдэж байсан та. Хүүхэд залуучуудын нэвтрхийн тулд Ирвэс манай дэлбэгшиж байгаа боловч дэлхийд ховор амьтдыг бүртгэдэг улаан номонд бичигдсэн амьтны нэг тул агнахыг хориглож дархан цаастай болгожээ гэж бичсэн байдаг. Дархалсандаа сэтгэл ханаад бид амгалан л байна да. Гэтэл дэлхийн энэ тэндээс аюулын цар ирсээр байдаг. Юу юугүй 600 шахам зүйлийн амьтад сөнөхөн л гин 6 биш 600 шүү. Манай зарим хүмүүсийн хороохыг шаардаад байгаа Ирвэс тэр л амьтдын нэг. Өдийг нь авах гэж цагаан дэглийг хөнөөж, соёонд нь болж цагаан аварах төхөж ийм сургамж бишгүй. Гэтэл бид аахар шахар ашиг удаж Ирвэсээ дуусгах уу? Үсэнд нь шунуулсан энэ номхон гоёмсог амьтныг цас дэх уус минь, цавчин байцс минь авч хоцорч чаддаг болов? Халуун орны хөлгүй хар ширэн хүртэл төрлөх амьтнаа аварч чадаагүй гэхлээр осолтой ч юм шиг. Байгалийн тэнцвэр хилгасан дээр тогтсон мэт эмзэгхэн. Ямар боловч энэ дэлхийд илүүдсэн амьтан огт алга. Бид барьсан Ирвэсээ 3 цаг гаруй оролдож байж хүлж авсан. Тэр бүхнийг тоочоож яах вэ? Бид ер нь ямар хөө Ирвэс бариад уснаа мэдхээр хэмжээ дамжааг нь авлаа. Тэгсэн чинь биеийн урт нь 127 см, сүүлний нурт 108 см, цээж нь улаан сугаараа 93 см, хүзүүний бүдүүн 43 см байсан юм. Харин урд дэлийнхэн тавхай 13 см, хойд дэлийнхэн тавхай 12 см, чихний нурт 8, өргөн нь 5 см байсан. Ийм л амтнд бид таних тэмдгээ хадсан юм да. Ирвэс гэдэг амтныг их л өөрөөр бодож явж. Одоо харвал зэхэр цайвар нүдэнд нь хорсолж ихшлийн гэхээр юу ч алга. Суллаж тавихад ер юунаас ч үлэмэх мэт алгуурхан алхалсаар бидний солдсон. Хойноос нь хар зогсоход нүд чийгдэж зүрх чим хийх шиг болсон.
нэртийн л уцрахгүй юмсан. Газар широондоо мөрөө мөнхөд гаргаж явдаа дэлхий данстай амтэн минь.